Зууны мэдээ сонин улс төр хөшигний ард болонда Яндан засгийн газрыг яварчих уу нийтлэлээ хүргэж байна. Эрдэнэт үйлдвэр төрийн өмчөд үйлдвэрийн газрынхан өнгөрсөн баасан гарагт ажил хаяв. Ажил хаяна гэдгээс сарын өмнө мэдэгдэж байжээ. Үйлдвэрчний эвлийнхэн 7,000 гаруй уурхайчны эрх ашигыг хамгаалдаг нийгмийн эдийн засгийн асуудлыг шийдвэрлэдэг хамтын гэрээний хэд хэдэн заалтуудад саналийн зөрүүтэй заалтууд үүссээр байхад үйлдвэрийн захиргаа хүлээж авахгүй байна. 2023 оны 1-р сараас эхлэн албан бичгийг 5 удаа хөрвүүлсэн. Хуулийн хүрээнд хандсан боловч санаачлагыг хүлээж аваагүй. Ажил олгогчийн зүгээс хариу тайлбаргүй, итгэх санаачлахгүй хандаж байгаа нь зогсох хэрэггүй хөдөлмөрлөж байгаа уурхайчин хамт олныг үл хүндэтгсэн үйлдэл болсон. Үүнд бид харамсаж байна. Хөдөлмөрийн хууль заасны дагуу хэсэгчлэн ажил хаялт зарлах үндэслэл бий болж байна. Тийм учраас засгийн газар Эрдэнэт үйлдвэр Эрдэнэс Монголд хөрвүүлээд байна гэж байв. Харин Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Яндан 8 дугаар сард ээлжийн амралттай байх үед нь ажил хаях талаар үйлдвэрчний эвлэлээс гаргасан байсан. Ажил олгогчийн хувьд хамтран баталсан дэгээ баримталж хилцээрийн явцад яригдсан санал мэдээллийг гадагш гаргахгүй хэвлэлд хандахгүй гэсэн дэгээ сахисан. Ямар нэгэн дарамт шахалт хориглосон зүйл байхгүй. Үйлдвэрчний эвлэлээс хийж байгаа ажил хаялтад хүндэтгэлтэй хандаж байгаа. Үйлдвэрийн зүгээс үйлдвэрчний эвлэлтэй 6 удаа хуралдаж олон асуудалд зөвшөлдсөлд хүрч байсан. Харин үндсэн цалингаа 50%-аар нэмэгдүүлэх асуудалд үйлдвэрийн зүгээс тавьсан саналыг хүлээж авахгүйгээр өөрсдөө хурлыг орхиж гарч явсан. Үүний дараа өөрсдийнх нь хууль зөрчсөн үйлдэлийг зохон тэмдэглэж шүүхэд хандсан. 2023 онд Ж Мөнгөн Шагайн үйлдвэрчний эвлэлийн сонгуульд өрсөлдөх үедээ үндсэн цалингаа 50%-аар нэмэгдүүлнэ гэсэн саналыг оруулж байсан. Тухайн үед сонгуульд өрсөлдөж байсан хүмүүсийн бүрийн хөтөлбөртэй үйлдвэрийн удирдлага танилцаж зарим зүйлийг хэрэгжүүлэх боломжгүйг анхааруулж мэдэгдэл гаргаж байв. 2024 оноос Эрдэнэт үйлдвэр төрийн өмчөд үйлдвэрийн газрын ажилтнуудын цалинг 15%-аар нэмэх саналыг Эрдэнэс Монгол компани тайлангийн үеэр танилцуулж зөвшөлдсөлд хүрсэн. Энэ дагуу бизнес төлөвлөгөө боловсруулж байсан. Бидний зүгээс 2024-өөс 2026 онд жил бүр 15% буюу 3 жилийн хугацаанд 56%-аар цалин нэмэх тооцоог гаргаж танилцуулсан. Бидний тавьсан санал хിവэрэ хэмээн мэдэгдсэн. Харин үдээс хойш нь Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд үйлдвэрчний эвлийнхэнтэй хилцээний ширээний ард сууж тохироонд хүрснээр ажил хаялт зогссон юм а. Тодруулбал Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа цалинг 2024 оны 1-р сарын 1-ээс эхлэн 30%-аар нэмэхээр болжээ. Тэгвэл энэ нь нийгмийн бусад салбар руу халтаж мэдхээр нөхцөлийг үүсгэж байна. Тухайлбал эмч багш нараас эхлээд Эрдэнэт үйлдвэрийн ажилчдаас хэд дахин доогуур цалинтай ажилдаг. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэрийн энэ шийдвэр тэдэнд нөлөөлж болцсошгүй гэдгийг ажиглагчид хэлж байна. Уг нь өнгөрсөн жилүүдэд боломжит бүх аргаар цалинг нэмсэн засгийн газар шаханд орно гэсэн үг. Үүнийг уул уурхай хөнгөн үйлдвэрийн сайд байсан Яндан маш сайн мэднэ. Тэгэхээр Яндан засгийн газрыг яварчих уу?